Сайн байцгаана сонсогчдоо мигмар гараг болсон байна. Ингээд энэ удаагийнхаа дугаараар би та бүхэнд Хятадын Нанжин хотод 2012 онд гарсан маш шийдвэртэй хэргийг ярьж өгөхөд бэлэн болчихсож байна. За энэ хэргийн деталь хэсэг дотор муухайхаар учраас хэмзэг хүмүүс сонсохгүй байхыг хүсье. Бас юм идчих байхдаа битгий сонсорой гэж хүсмээр байна. За ингээд ямар ч байсан сануулга хэлсэн болохоор хэргийнхээ гол хэсэг рүү одоо оръё. Нанжин хотын өмнөд хэсэгт байдаг нэг түргэн хоолны газрын арын хог хаях хэсэгт нэг эрэгтэй хог ялгаж зогсож байгаад тэгээ жоохон эвгүүч гэмээр тийм гялгар ууттай зүйлийг бол олж харсан. За гэхдээ яг хуу тухайн зүйлийг энгийн нэг үлдэгдэл гэж бодоод нээгээд үтсэн даруйдаа бол маш их цочирдсан. За уутан дотор бол янз бүрийн өнгөтэй хачин бүтэцтэй махны хэсгүүд байсан. За ер нь бол ингээд харсан даруйдаа ноцтой зүйл гэдгийг нь ойлгочоод тэгээд цагдаа руу бол шууд дуудлага хийсэн. За тэгээд цагдаа нар бол дуудлагын дагуу тухайн газар нь явж очоод тухайн махны бүх хэсгийг шинжилгээнд явуулахаар болсон. За шинжилгээний хариу бол аимшигтай гарсан. За энэ мах нь бол анх одоо таамагласны дагуу амьтны мах энэ төр бол биш харин хүний мах байсан. Хэрэг нэлээд ноцтой тал руугаа хазаасан болохоор Нанжины цагдаагийн газраас шуурхай ажиллагааны хэсгийг томилж шууд л ажилдаа орсон. Тусгай мөрдөн шалгах баг тухайн хүний мах олцсон гэх газар руу очиж хогийн сав хүнсний хангамжийн их үүсвэрүүд, рестораны арын ус зайлуулах хоолойг хүртэл шалгаж үзсэн. За хайгуулын хүрээ өргөжөж шөнийн зах орчмын гудамж, хоолны газруудын хоорондох завсар гарцуудыг хүртэл хянаж шалгах үеэр мөрдөн байцаагчид бол аимшигтай зүйлүүдийг илрүүлсэн. Хоолны хогтой холилдсон хид хідэн гялгар уутанд хийсэн хүний биеийн хэсгүүд бол гарч ирсэн. Зөөлөн эд, дотор эргэтэн, хуруу, бүр эмхтэй хүний бэлэг эргэтний хүртэл жижиг хэсгүүд болгож хэрчээд заримыг нь тосонд шараад кетчупээр бүрдсэн байсан. Хуучин тосны өмхийн үнээр за хүний биеийн хэсгүүдтэй нийлж аимшигтай муухан өндөртэй бол болсон байсан. Зарим хэсэг нь болохоор хоол хийхийн өмнө хөлдөөс шинжтэй байсан. Ингээд ийм зүйлийг нүдээр харах нь байтугай чихээр сонсоход ч гэсэн аимшигтай байгаа байх. За шинжилгээнд явуулсан хүний биеийн хэсгүүд дээр ДНХ шинжилгээ хийж тус бүрийг нямбай шалгаж үзэхэд бол бүх эдүүд нэг хүнийх болох нь тогтоогдсон. Гаднах онцлогоос нь үзэхэд бол хохирогч нь ойролцоогоор 20 орчим насны 165 см өндөртэй туранхай эмэгтэй хүн байх өндөр магадaltaй гэж үзсэн. За тусалтын уул мөрийг нарийн шинжилснээр бол мэрэгчлэтнүүд гэмт хэрэгтнийг хутга болон хөрөө хоёрыг зэрэг ашигласан. Гэхдээ маш тийм эв дүү муутай жигд бус төсөлттэй байсныг нь бол олж тогтоосон. За ингээд ямар тач ийм байдлаар тодорхой биеийн шинж чанарыг харгалзан үзээд цагдаа нар нэн даруй тухайн эмэгтэй хэн болохыг нь олж тогтоох ажилдаа орсон ч гэсэн за энэ нь бол тэдний хувьд тийм ч амар байгаагүй. Сүүлийн жилүүдэд Нанжин хотод 20 орчим настай эмэгтэй алга болсон тухай ямар ч мэдээлэл бол байгаагүй. За мөрдөн байцаагчид сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн 20-с 30 насны 60 эмэгтэй алга болсон хэргийг наривчлан шалгаж гэр бүлийн гишүүдийн ДНХ-тэй тулгасан ч гэсэн таараагүй. За ингээд хайгуулыг Шанхай болон анхуй зэрэг ойролцоох бүсүүд рүү өргөтгөж шалгасан ч гэсэн ямар ч улмар олдоогүй. Алга болсон иргэний бүртгэлд тохирох хүн байхгүйсэн болохоор хохирогч эмэгтэй нийгмээс нэлээд тийм холуур амьдралтай за тэгээ гэр бүлтэйгээ хүртэл холбоо барьхаа болсон хүн байж магадгүй гэж сэжгэлжсэн. Ингээд мөрдөгчд караоке бар, ажил зуучлах төв за орон гэргүй залуучуудын төр оргинох байруудыг шалгасан ч гэсэн ямар ч үр дүнд хүрээгүй. Ийм байдалтайгаар хэрэг мухардмал байдалд орсон болохоор тусгай мөрдөн шалгах баг гэмт хэрэгтнийг олж тогтоох ажлыг нэн тэргуунд тавихаар шийдсэн. За хохирогчийн биеийн хэсгүүд илэрсэн гэх хоолны газруудтай бүсэд оройн цагаар ажилладаг маш олон тооны хоолны газрууд хүнсний лангуунууд байдаг байсан. За тэгээд ойролцоогоор 40 гаруй хяналтын камер тэр хавар бол байдаг байсан юм байна. Гэхдээ шөнийн зах хөл хөдөлгөөн ихтэй болохоор сэжигтнийг олж танино гэдэг бол маш хэцүү. Цагдаа нар бүх бичлэгийг нэг бүрчлэн шалгаж хүн бүрийн царайг анхааралтай ажиглахаас өөр аргагүй болсон. Олон зуун хүний дүрс дундаас нэг эрэгтэй тэдний анхаарлыг бол яалтчгүй татсан. За тэр эрэгтэй бол ихэвчлэн шөнийн 2-4 цагийн хооронд гарч ирдэг. Тэгчээ дандаа хяналтын камер тусахгүй хэсгээр болж өгвөл явахыг хичээдэг. Хар өнгийн борооны цув, малгай тэгээд амныхаа алт зүүж гартаа гялгар уут барьсан. Яг л нэг ингээд танигдхаас айж байгаа юм шиг харагдчихсан. Бичлэгийн дүрс нь бол маш тийм бүрэлдсэн. За тэгээд ч оройны дүрс болохоор таних бараг л боломжгүй байсан. Ингээд мөрдөгчд бол бичлэг болгоныг 0.1 секундын удаашралтайгаар шинжилж нэг бүрчлэн харьцуулсны эцэст сэжигтэн ойролцоогоор 170 см орчим өндөртэй зүүн гараараа үйлдэл хийдэг
хурдан алхаатай, жаахан бүхтэйсэн нуруутай хүн гэж тэмдэглэж авсан. Гадаад төрхөөс нь энэ хідэн зүйлсийг тодорхойлсны дараа шүүх эмнэлгийн шинжээчдээс нэг чухал мэдээлэл бол ирсэн. За Гялгар уутны дотор талд нэг хурууны хээ бол илэрсэн. Цагдаа нар тухайн хурууны хээг Жансуу мууж болон Нанжин хот даярах гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн сангаас нэн даруй шалгасан боловч тарах хүн бол огт байгаагүй. За гисэн эдээд шүүх эмнэлгийн шинжээчэд бууж өгөхгүй махны эдийн шинжилгээнд анхаарлаа хандуулж исэн. Арьсан дээр хөлдөөсний шинж тэмдэг, булчингийн чийг алдалт, мөн өндөр температурт шарагдсанаас үүссэн гажилт зэргийг наривчлан судлахад цогцсыг эхлээд хөлдөг өгөөд дараа нь бол гисгээж тэгчээд шарсан болохыг нь олж тогтоосон. За ийм нөхцөлд бол хүний цогцсыг хадгалахын тулд гэмт хэрэгтэн бол ямар төхөөрөмж ашигласан байх уу гэсэн асуулт гарч ирсэн. За энгийн айлын хөргөгч бол ийм хэмжээнд хөлдөөх хүчин чадал байхгүй. За тэгэхээр илүү том тийм худалдааны худалдаа үйлчлэгээний зориулттай бас үйлдвэрүүдэд ашиглагддаг тийм хөргөгч ашигласан байх магадлал өндөр байсан. Энэтэй холбоотойгоор цагдаа нар Нанжин хот даярах аж ахуйн зориулттай хөлдөөгчнүүдийн сүүлийн жилүүдийн борлуулалтыг шалгаж цахим худалдааны платформ болон цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүдийн мэдээллийг нэг бүрчлэн үзэж эхэлсэн. Гэтэ олон сая хүн амтай энэ хотод бол ул мөрийг нарийсгах бараг л боломжгүй байсан. За Жансуу мужийн хамгийн том цахим худалдааны төв болох Нанжин хотод сар болгон бүр мянган хөлдөөгч зарагддаг байсан юм байна. За ихэнх худалдан авалт нь онлайнаар хийгдэж хэрэглэгчийн үнэмлэх энтрээр нь ерөөсө баталгаажуулалт хийгддэггүй. За зарим нь зүгээр л бэлэн мөнгөөр төлбөрөө хийцэн байсан. За ингээд энэ бүх зүйл с ิจ гтнийг олж тогтоох ажлыг бол маш төвөгтэй болгосон. Ингээд хэрэг мухардмал байдалд орж дээрэс нь маш их дарамт нэмэгдэж мөрдөн байцаах тусгай хэсгийнхэн өдөрт 20 цаг хүртэл сунгасан цагаар ажиллаж исэн ч гэсэн бүтэн 1 сарын дараа гэхэд гэмт хэрэгтнийгч хохирогчийгч таньж тогтоож чадаагүй. Хэрэг үйлдэх басан шалтгаанч тодорхойгүй бүрхэх хിവэрэ үлдсэн. За ингээд энэ хэрэг аажмаар мартагдаж шийдэгдэж чадахгүй хаагдах хэрэг болох нь тодорхой байсан ч гэсэн 2 жилийн дараа гинтийн ахиц гарч эхэлсэн. 2014 оны 7 сарын 20-нд Жансуу мужийн Янгчун хотод нас өндөр гарсан хосууд охинтойгоо удаан хугацаанд холбоо барьж чадахгүй явж байгаа болохоор алга болсон талаарх мэдээлэл өгөхөд хүрээд ирсэн. За охиных нь нэрийг болохоор Шү Чинчин гэдэг 21 настай. За тэгээд ахлах сургуулаа төгсөөд ажил олж хийхийн тулд Нанжин хот руу нүүж очисон тийм юм хүн юм байна. Тэр бол өндөр нуруутай, хөгжилтэй, өөдрөг зантай, би даасан охин байсан талаар эцэг гэх нь бол ярьж тэдэнд дарамт учруулахгүй тул ресторан, супермаркет, төргөө олонны газар гэх мэт нэг дор хэд хэдэн ажил хийдэг байсан юм байна. За тэгэж ажилласан ч гэсэн Нанжин хотын амжиргааны зардал өндөр байсан болохоор сар болгоны түрээсийн мөнгөнд цалин нь бол хүрэлцдэггүй байсан. За санхүүгийн дарамт нэмэгдснээс болоод Чинчин зөвхөн эрчүүдэд үйлчилдэг баарнд ажиллаж эхлэх болсон. За гэхдээ гэр бүл найз нөхөдтэй болохоор өөрийгөө нэлээд өндөр зэрэглэлийн ресторанд ажиллаж байгаа гэж хэлжсэн юм байна. За шинэ ажил нь бол түүний орлогыг бидэгдэхүйц нэмэгдүүлж тэр брендийн цүнх авч үнэтэй хувцас өмсөж их хэмжээний мөнгө авч явах болсон. За гэхдээ энэ шинэ амьдралын хэм маяг нь түүнийг гэр бүлээс нь улам хөндөрүүлсэн. 2014 оны дунд үе гэхэд ээж аав хоёр нь цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхөд нь хүргэсэн нэг хачирхалтай явдал болсон байсан. За тэр нь байсан гэхээр татварын газраас тэднлөө мэдэгдэл ирээд охиных нь орон сууцны түрээс сүүлийн 2 жил орчмын хугацаанд төлөгдөөгүй яваад байгаа юм байна гэсэн мэдээлэл очсон юм байна. За тэгээ залхахаар утас нь юусоо холбогдохгүй, утасных нь төлбөр төлөгдөөгүй утсан болохоор ашиглалтнаас бүр гарчихсан байсан. За аргаа барсан хосууд охиныхоо хамгийн сүүлд амьдарчсэн гэх Нанжин хотод байдаг байранд нь явж очсон. За тэгээ байранд нь яваад орсон чинь битүү хөхц үнэртжсэн. Тэр байр бол удаан хугацаанд хүн байгаагүй гэдэг нь илт байсан. За тэгээд эд зүйлсийг нь нэгжээд үтсэн чинь Шү Чинчиний нэр дээрх дансны дэвтэр байхыг нь олж харсан. За тухайн дансны дэвтэрт бол ойролцоогоор 75,000 орчим юаны үлдэгдэлтэй. За тэгээд 2 жил гаруй хугацаанд нэгч гүйлгээ хийгдээгүй байсныг нь олж харсан. Ингээд тэр хоёр бол нөхцөл байдал нэлээд ноцтой болсныг ойлгоод яаралтай цагдаа дээр очиж алга болсон хүний талаарх мэдээллийг өгсөн юм байна. Ингээд энэ мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааг шин зөв рүү чиглүүлж чадсан. Цагдаа нар урдны жилүүдийн танигдаагүй цогцсны мэдээллүүдийг дахин нэгтэлж шалгаж эхэлсэн. За тэр дунд нь бол 2012 онд хоолны гудамжинд илэрсэн, тосонд шарагдсан хүний үлдэгдэл бүхий аимшигтай хэрэг бол багтжсэн. Хохирогчийн нас
За биеийн бүтээц Чинчиний алга болсон хугацааг харьцуулж үзсний дараа мөрдөгчөд ижил төстэй шинж тэмдэг маш олон байгааг анзаарсан болохоор ДНХ шинжилгээг яаралтай хийхээр болсон. За эцэг эхт нь хийгдсэн ДНХ-ийн шинжилгээ хохирогчд хийсэн ДНХ шинжилгээг харьцуулж үзээд за тухайн аимшигтайгаар амиа алдсан эмэгтэй нь бүр яах аргагүй тэдний охин Шү Чинчин мөн болж таарсан. Хохирогч хэн болох нь тогтоогдсны дараа цагдаа нар анхаарлаа ол түүний ажил болон ойр дотныхон луун чиглүүлж эхэлсэн. Бааранд хамт ажилладаг байсан нэг эмэгтэй за нэлээд с сэжигтэй зүйлийг бол ярьж эхэлсэн байна. За нэг л сэжигтэй зүйл болох гэж байгаа юм шиг санагддаг байсан. Чинчинтэй хамт амьдардаг байсан найз залуу нь маш төрмгийн зантай гэртээ байхдаа байнга түүнд гар хүрдэг байсан гэж ярьсан. За цагдаа нар бол тухайн эрэгтэй намтрыг нь шалгаад үзсэн чинь 31 настай Жоо гэдэг нэртэй төрийн өмчөд нэг тээврийн компанид ажилладаг хүн байсан. За тэгснээ аль хэдийн гэр бүл зохиоцсон нэг охинтой. За Чинчин түүний бол нууц амраг нь болцсон байсан. Цагдаа нар тэр даруйда Жоуийг эрен сурвалжилж утасны дуудлага болон банкны гүйлгээний баримтуудыг шалгаж үзсний үр дүнд 2012 оны 8 сар хүртэл тэр бол Чинчинтэй холбоотой байсан гэдгийг тогтоогдсон. Ингэснээр бол бүх сэжүүр нэг чиг рүү төвлөрсөн. За Жоуийг хааж чод баривчлахад бол тэр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Байцаалтын үеэр тэр нэг ч үг дуураагүй, бүх асуултуудад хариулаагүй, чимээгүй байсан. За цагдаа нар бол түүний хурууны хээнүүдийг авч урд нь нөгөө хүний үлдэгдэлтэй уутан дотор байсан гэх хурууны хээтэй харьцуулж тулгаж үзэхэд Жоуих гэдэг нь шууд тогтоогдсон. Ингээд ийм баримтыг Жоуд харуулад нөгөөх нь толгой гудаалгаж ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. За мөрдөгчд бол түүний өнгөрсөн амьдралыг ухаж судлахад тэр Нанжины нэр хүндтэй их сургуулийг төгсөөд эцгийнхээ төрийн байгууллагын танил талын ачаар нэг төрийн өмчөд тээврийн компанид мэргэжлэрээ ажилд ороод доктортой орлоготой болоод богино хугацаанд албан тушаал твшиж дараа нь гэрлээд гаднаасаа болоод үлгэр жишээ ажилтан сайн нөхөр, сайн аав гэж үнэлэгддэг байсан. За гэхдээ энэ нэг төгс амьдралын цаана аль хэдийн ан цав үүсээд эхэлчихсэн байсан. За эхнэр нь жирэмсэн болсны дараа Жоо стрессээ тайлахын тулд хостес баарнуудаар их ордог болж тэнд бол залуухан царайлаг Шү Чинчинтэй анх танилцж исэн юм байна. За энэ харилцаанд тэр бүрэн автож, арих, бэлэгсэлтэнд асар их мөнгө зарцуулж, бүр Чинчиний нэр дээр хүртэл байр түрээслээд өгсөн байсан. За тэгээ Чинчин болохоор Жоо гэх энэ хүнтэй зууралдаад байх юм бол чинээлэг амьдралаар амьдарч одоогийн зовлонгоос ангижрах юм байна гэж итгэж эхэлсэн. Тэгээ мэдээж Жоуийг эхнэрээсээ салахыг байнга ятгадаг байсан байгаа. Жоуийн хувьд 6 цэнгэл төр зуурын сайхан байсан ч гэсэн түүний хувьд эхнэрээсээ сална гэсэн бодол бол байгаагүй. За цаг хугацаа өнгөрөх тусам Чинчиний итгэл найдвар тасарч улам бүр айштай сэтгэл санаа докторгуу болж эхэлсэн. За тэгээ сүүлдээ нөгөөх чинь бүх зүйлийг эхнэрт чинь хэлнэ гэж сүрдүүлж эхлэх болсон. За бүх үнэн ил болчих юм бол чамд буцах зам гэж байхгүй гэж хэлдэг байсан. Чинчин хит хитэн удаа балконоос үсэрч амиа хорлно гэж жүжиглээж сэтгэл зүйн дарамт учруулах гэж оролцсон. За гэхдээ Жоо бол яг үнэндээ түүнийг амиа хорлно гэдэгт нь санаа зовдоггүй. Харин үнэн ч бус байдал хостес баарнуудаар хисэж явдаг. За Чинчиний нэр дээр орон сууцны түрээс гих мэт зүйлс ил болчих юм бол гэр бүл нь салж сарних дээрээ тулж цаашлаад ажилласаа тэр даруйда халагдана гэдгээс тэр айж исэн. Өөр ямар ч арга үлдсэнгүй гэж Жоо бодоод энэ бүхнийг мөнгөөр шийдэжээ гэж бодож үзсэн. За тэгээд Чинчинд 2 хуваагаад 1 сая юан шилжүүлж исэн юм байна. За гэхдээ нөгөөх нь бууж өгөөгүй мөнгө хүлээж авсан мөртлөө тавьсан шаардлага улам бүр дээшлүүлж мөнгөнд хангалтгүй байна гэж хэлээд ахаад нэмж бэлнээр мөнгө өгөхгүй бол бүх зүйлийг илчлэнэ гэж сүртүүлсэн. 2012 оны 8 сарын дундуур Чинчин түн рүү залгаад хүрээд ирээ гэж хэлсэн байгаа. За тэгээ тэр шагаагаа гэмтэж гисэн болохоор тусламж хэрэгтэй боллоо гэж дуудсан юм байна. За тэгээ яваад очсон чинь Чинчин хэвтрийн байдалтай байсан. За тэр хоёр бол хоорондоо баг зэрэг ярилцаж урдны хурц байдал арай намжсан юм шиг байдалтай байсан. Өглөө явж очсон болохоор тэр хоёр бол өглөөний цагаа хамт уучаад хоорондоо юм ярьж авах үеэр уур амьсгал өөрчлөгдөж Чинчин бухимдаж эхэлсэн. За тэгээ бас л Жоод шаардлага тавьж эхэлсэн. За намайг санхүүгээр байнга дэмжих эсвэл эхнэрээсээ салах гэсэн хоёрхан сонголтыг түнд өгсөн. Зөвшөөрөхгүй ах юм бол яг одоо би эхнэрлөө чинь залгана гэж сүрдүүлж, за энэ нь бас л маргаан болж сүүлдээ даамжирч бие мах бодит нь хүрч эхэлсэн. Жоо Чинчинийг тайвшруулах гэж түүнийг оронд нь хэвтүүлэх гэж оролцсон боловч нөгөөх нь хитрхи их бухимдаж ойрлж чарлснаас болоод Жоо хэдэн сар дотроо хуримтлуулсан уур бухимдлаа гаргаж Чинчиний хүзөөг нь 2 гараараа
атгаж боож хэлсэн. Царайн цонхиж болиулах гэж оролцсон ч тэр бол дийлээгүй. Жовч бас гараа суллаагүй. Ингээд хэдхэн минутын дотор Чинчин хөдөлгөө болж амьсгал хураасныг нь мэдээд буцаж сэргэх боломжгүй, цаг хугацааг ухраагч боломжгүй болсон гэдгээ тэр бол ойлгосон байна. Нүдэн дээр нь бүх зүйл нурж унсан гэдгийг, өөрийнх нь бүтээсэн амьдрал, ажил мэргэжил, гэр бүл, нэр хүнд бүгд юрдвөл хэдхэн минутын дотор сүрсэн гэдгийг Жов бол ойлгосон. За тэгээ өөрөө цагдаа дээр очиод хэрэгээ хүлээх үү, эсвэл эндээс бүр мөсөн цухтаах уу гэдгийн аль нэгийг сонголгүйгээр Жов маш аимшигтай шийдэлд хүрсэн. За тэр өдрөө ажил руугаа залгаж чөлөө авах хүсэлтэй байгаагаа эхлээд хэлсэн юм байна. За тэгээ үдээс хоош нь гэхэд бол дэлгүүрээс дэлгүүрийн хооронд алхаж төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгохын тулд бүх зүйлийг баг багаар цуглуулж том хэмжээтэй хөлдөөгч, яс зүсэгч хөрөө, том хэмжээтэй хутга, хүнсний скотч зэрэг зүйлсийг худалдаж авсан. За тэгээ нар жаргах үеэр буцаж нөгөө байрандаа явж очиод Чинчинийг мөчлөх ажилдаа бэлэн болсон байсан. Тэр бол ямар ч эргэлцсэн зүйлгүйгээр биеийн дээд хэсгээс нь эхлээд хөх хэсгээр нь тастаж хөргөгчөнд байрлуулж эхэлсэн. Дараагийн өдрүүдэд Жов байнга тэр байранд явж очиж хөргөгчнөөс нэг хэсгээр нь гаргаж ирээд жижиг хэсгүүд болтол нь хэрчэж тус бүрийг нь маш болгоомжтой ороож хөргөгчөнд буцааж хийж хадгалсан. За энэ бүх процесс нь бараг 2-7 хоногийн турш үргэлжилж өөрийн төлөвлөсөн зүйлээ маш нарийн системтэйгээр гүйцэтгэж байгаа нь тэр байсан. Биеийг нь бүхэлд нь хэрчиж, тастаж, жижиглэж дууссныхаа дараа шинэ асуудал бол гарч ирсэн. За энэ бүх зүйлийг уул мөр үлдээхгүйгээр яаж устгах уу гэсэн асуудал байсан. Хэсэг хугацаанд бодсны эцэст яг л үлдэгдэл хоолны хаягдал шиг харагдуулах санааг бол бодож олсон юм байна. За тэгчээд зурмаг хольц худалдаж аваад биеийн хэсгүүдийг шарж дахианы наггетс шиг болтол нь халуун тусанд шарж эхэлсэн. За илүү их ихтгэл төрүүлэхийн тулд тэр бол кетчуп нэмээд яг л хогийн саванд хаясан хаягдал хоол юм шиг болгож болж чадсан. За гэхдээ бүх эрхтнийг ингэж боловсруулж болохгүй байсан. Ялангуяа толгойн хэсэг хит ялгаатай болохоор асуудал үүсч эхэлсэн байгаа. За тэгээ тэрийг бол шарах боломжгүй байсан. Тэгэхээр нь Жов толгойг нь найзынхаа сейфэнд нууя гэж дотроо бодож исэн байгаа. Ер нь бол нэг талаараа аюулгүй байдлыг бодолцож нуух. Нөгөө талаараа болохоор хэрвээ хэрэгэн илэрчих юм бол бурууг нь тэр найз руугаа чиххийн тулд давхар зүйлийг бол төлөвлөсөн байсан. Ингээд энэ мэтчлэн өглөө болгон үлдсэн эрхтний хэсгүүдийг баг багаар амжилттай устгасаар байсан. За эцэст нь бол тэр нөгөө хөлдөөгчийг хуучин бараа зардаг сайт дээр тавьж зараад орон сууцнаас өөрийнхөө уул мөрийг сайтар арилгаж чадсан. Чинчин гэр бүлтэйгээ бараг л холбоо барьдаггүй байсан болохоор хинч түүнийг сургаггүй болсныг анзаараагүй гэж Жов бол бодож исэн байна. Цогцсыг бол тэр чигт нь устгаж бүх уул мөрөө арилгасны дараа ингээд энэ бүхэн дууслаа гэдэгт нь итгээд за тэгээ буцаад өөрийн өдөр тутмын амьдралдаа орж ажилдаа цагтаа очиж хайртай нөхөр халамжтай эцэг хүн шиг аашилж юу ч болоогүй юм шиг жүжиглэж амьдарч байсан. За бүтэн 1 жил өнгөрчөөд ахад хин ч Чинчиний талаар асууж эсвэл ямар нэг сэжиг төрхөөр зүйл бол гарч ирээгүй. За ингэж байжгаад нэг л өглөө Жовийн гэрлүү цагдаа нар дайрч орсон. За тэр бол ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баригдаж нэг ч үг хэлэлгүй дагуулад явсан. За баривчилгааны мэдээ бол гадуур маш хурдан тарж эхэлсэн. Хэдхэн цагийн дотор Хятадын бүх мэдээллийн сайтуудад чихүүдс хүрмээр гарчигтай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Наггетс шиг болсон цогцсны хэрэг гэсэн гарчигтай мэдээг уншсан хүн болгон сэртгийж хүлээж авах нь бол ойлгомжтой. За тэгээ бүр KFC Макдоналдсын наггетсийн зургийг оруулж энэ хэргийг улс даяар анхаарлын төвд оруулж исэн юм байна. Мэдээллийг бол янз бүрээр дэлгэрэнгүй бичиж олон хүн тэрхүү цогцсны үлдэгдэл олдсон хоолны гудамжинд ахиж хизээч очиж хоол идэхгүй гэж бичцгээж исэн. Хэрэг гэл болсны дараа тухайн хоолны газрын дүүрэг бол тэр аяараа хамгийн их дарамтыг амссан. За урд нь бол хөл хөдөлгөөнөөр дүүрэн байсан гудамж ямар ч хөнгүү хов хоосон болж хувирсан. Хүмүүсийн урсгал зогсож олон худалдаачид бүтэн нэг өдөр зогсоодч ганц ч зүйл зарж чадахгүй хэмжээнд хүрсэн юм байна. Ингээд үйлчлүүлэгчдийн итгэлийг буцааж олж авахын тулд нөгөөдөл нь манай бүтээгдэхүүн аюулгүй энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэсэн зарлал хүртэл үлгэж исэн баг. Ингээд энэ дуйлаан дэгдснээс хэдхэн сарын дараа буюу 2015 оны 3 сард Жовийн анхны шүүх хурал нь эхэлсэн юм байна. За шүүх хуралдааны туршид Жов бол дуугүй байж доошоо харсан байдалтай өөрийнхөө өмгөөлөгчтэй ч гэсэн харц тулгархаас зайлс хийж исэн. За түүний өмгөөлөгч хэлэхдээ бол Чинчин олон удаа сүрдүүлж мөнгө нэхэж сэтгэл санааны дарамтанд оруулсан учраас Жов уур бухимдал сэтгэл санааны хямралд орж энэ хэргийг үйлдсэн гэж өмгөөлж исэн.
За тэрнээс гадна бол цогцсыг устгасан үйлдэл нь сандарч айснаас үүдэлтэй хийсэн гэмт хэрэгээ нуухаас өөр санаа зорилго байгаагүй гэж мэдэгдсэн. Гэхдээ Жоо хэдэн өдрийн турш цогцсыг хэсэгчлэн задалж дараа нь жижиглээж тосонд шарсан гэдэг байрамт яг түрүүний одоо хэлсэн айж сандарснаасаа болоод үйлсэн гэдэг тайлбарыг нь бол итгэхэд маш хэцүү болгосон. За тэгээ мэдээж прокурорууд түүнийг хүчтэй эсэргүүцэж Жоо зориудаар хөлдөөгч худалдаж аваад цогцсыг хэсэгчилж дараагийн 2-7 хоногийн турш төлөвлөгөөтэйгээр тосонд шарж болгож устгасан гэдгийг нь онцлсан баг. Ийм тасралтгүй тэгээд нарийн дэс дараалалтай үйлдэл гинэт хийсэн зүйл байж таарахгүй. Харин ч бүр ингээд эсэргээрээ урдчлан бодож бас төлөвлөсөн гэдгийг нь бол харуулж исэн гэж үзсэн. За прокурорын баримт нотлохоо хангалттай хүчтэй байсан болохоор шүүгч прокурорын талд шийдвэр гаргасан байгаа. Жоуиг хүний амь насыг хороосон цогцсыг санаатаагаар устгасан хэрэгээр шууд л цаазын ялыг бол оноосон. За хэрэг бол шүүхээр шийдвэрлэгдэж авах үеэр Чингчиний эцэг их биеийнх нь үлдсэн хэсгүүдийг нь олж аваад за эцэст нь бол төрсөн хотынх нь нийтийн оршуулгын газар нутаглуулсан юм байна. Шүүх хурлын шийдвэр гарсны дараа олон нийт Чингчиний эцэг эхийн эсрэг болж эхэлсэн. Олон ч хүмүүс түүний эцэг эхийг охиноо бараг 2 жилийн турш сураггүй алга болсон байсныг мэдэгдэхгүйгээр маш хайхрамжгүй хандсан гэж шүүмжилж охиныг нь алсан алуурчин бүхэлдээ 2 жилийн турш баригдалгүй эрх чөлөөтэй амьдарч байсанд тэд нар буруутай гэж дургуутслаа илэрхийлжсэн. Яг уу гэр бүлийнхэнтэйгээ тийм ч их холбоо одоо барьдаггүй байсан ч гэсэн төрсөн охин нь ингээд 2 жил таг дуугүй болно гэдэг бол арай л одоо итгэмээргүй урт хугацаа юм шиг санагдсан. За тэрнээс гадна бол байрны төлбөрийн мэдэгдэл нь ирээгүй байсан бол тэрнээс ч удаан хугацаа өнгөрөх байсныг хэн ч одоо үгүйсэхгүй. Гэтэ энэ хэрэг дээр бид нар нэг зүйлийг одоо сайн санах хэрэгтэй. Хохирогч эмэгтэй амь насаа алдсан. За тэгээ энэ хэргийн талаарх мэдээллийг зөвхөн алуурчны ярьснаар бид бол сонсож байгаа учраас яг үнэхээр энэ Жоо гэд залууг одоо сүрдүүлдэг байсан уу, аргаа барсандаа алсан уу гэдэгт 100% итгэх бол боломжгүй. Өөрийнх нь өгсөн мэдүүлгээр бол Чингчийн намайг одоо аллах хийхэд хүргэсэн гэж ярьж байгаа боловч Чингчинтэй одоо хамт ажилладаг байсан эмэгтэй ярьснаар бол Жоо маш их уур уцаартай тэгээ байнга одоо гар хүрдэг байсан талаар дурдсан байсан. Тэгэхээр Жоогийн ярьжсэн шиг зүйл болоогүй ч байх бас магадлалтай. Хэдийгээр алуурч нь баригдаж зохих ёсны ял шийтгэлээ амссан ч гэсэн энэ хэрэг бол яг юунаас болсон, амиа алдсан өдөр яг юу болсон гэдгийг хинч мэдэж чадахгүй. Одоо ингээд үүрт нууцлаг хിവэрэ үлдсэн ийм нэг одоо маш харамсалтай хэрэг байна. Гэр бүлээс гадуур харилцаа хизээч сайн сайхнаар төгсдөггүй гэдгийн жишээ болсон ийм нэг гэмт хэргийн кейс байлаа. За ингээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Дугаараа дуустал сонссон бол комент хэсэгт улаан өнгийн зөөрх үлдээгээрэй. Та бүхэн энэ хэрэг дээр юу гэж бодсон талаараа комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Ингээд хэдүүлээ энэ хагасан өдөр бас нэгэн сонирхолтой подкастаар эргээд уулзъя.